За өндөр настай хүмүүс нүүрс усыг хязгаарлаж болохгүй шалтгааныг хэлээд өгье. Тэр манайхан нүүрс усны олон жилийн удаан хугацааны хэтрүүлсэн хэрэглээ ингээд чихрийн шижин буюу сахар үүсгэдэг хэлээд ахаар манай настай хүмүүс нүүрс усны хэрэглээгээ огцон басгачдаг. Инхээр тэр хүмүүст юу болох вэ гэхээр бид нар хоол идэхээр бидний хоолтой орж ирсэн нүүрс ус маань бид орж ирээд задраад хамгийн эцсийн бүтээгдэхүүн глюкоз нь бидний энерги их үүсвэр болдгоо гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ энерги их үүсвэр болохдоо хамгийн түрүүлж бидний тархинд очоод тархинд энерги их үүсвэр болдог. Тэгэхээр бид нар нүүрс усаа багасгачаад огцом идэхгүй болохоор яах вэ гэхээр тархинд очих энерги байхгүй болчихно гэсэн. Тархинд очих энерги байхгүй учраас тэр хүмүүс эрт тэнэгрэл, зөнөгрөл гэх мэт өвчнөд үүснэ гэсэн үг. Дээрээс нь нүүрс ус буюу сахар бидний бид орж ирэхгүй удсан тохиолдолд бусад эрхтнүүд бол тодорхой хугацаагаар үйл ажиллагаагаа явуулж чадах боловч бидний тархи ерөөсөө тэгэх боломжгүй. Яагаад тэгэхээр бидний тархины гол тэжээл бол нүүрс уснаас задарлаас үүссэн глюкоз буюу сахар, дээрээс нь хүчил төрөгч байдаг. Тэгэхээр нүүрс усыг ерөөсөө авахгүй ингээ удаан хугацаагаар байх юм бол бидний тархинд маш ноцтой нөхцөл байдал үүснэ гэсэн үг. За мөн дээрээс нь манайхан турах зорилгоор мацаг маш их барьдаг. Ингэж мацаг их барихын нэг асуудалтай тал нь юу гэхээр булчингийн масаа давхар алддаг. Бид нэр өөх хасагдахаар буцаад өөхийг нөхөх боломжтой ч булчингийн мас хасагдчих юм бол тэр булчин гэргэж нөхөхөд айгүй хэцүү байдаг. За дээрээс нь мацаг барингаа дасгал хөдөлгөөн хийгээд идэг хүмүүс байдаг. Энэ хүмүүс энерги гаднаас авахгүй, өөрөөр хэлбэл мацаг барьсан хэрнээ дасгал хөдөлгөөн хийгээд байна гэдэг чинь тэр хүмүүсийн булчин задарч эхлэн. Булчинд шаардлагатай энерги бид нэр гаднаас авахгүй байгаа учраас тэр булчин нөхөж сэргэх боломж олдохгүй гэсэн үг байх нь байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр өндөр настай хүмүүс нүүрс усны хэрэглээгээ огцом хориглож удаан хугацаанд хэрэглэхгүй байж болохгүй. Тэрний оронд өдөрт авж байгаа нүүрс усныхаа хэмжээг тэнцвэртэй багаар багасгаж хэрэглэснэн дээр болохоос ерөөсөө зогсоож болохгүй гэсэн үг байх нь байна. Өөрөөр хэлбэл хоол болгон дээрээ тодорхой хэмжээний нүүрс ус хэрэглэнэ. Гэхдээ их биш хэрэглэх ёстой.